Every now and again, an athlete comes along who captivates the attention of the entire sport. He's different than any fighter I've ever seen. Oh my goodness, he's talking to Dana. Have you ever seen a phenom like Khamzat Chimaev? All he wants to do is seek and destroy. And the jab and the kick in. 2019 онд үүсгэн байгуулагдаж түүнээс хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй GCK холбоонд Монгол тулаанчид заавал байх ёстой. Some epic contest. Oh! He's got the choke! He's down! I'm not surprised. 2022 оны байдлаар гэхэд 600 орчим тулаанчид нийтдээ хятадын өнцөг булан бүрээс болон гадаа дотоодын 150 орчим клубүүдээс ирж хоорондоо тулалдаж торон дотор бие биенийгээ идэж уусаар. Энэ холбоонд бусад том холбоодуудын адил 9 өөр төрлийн жинд тулааныг зохион байгуулдаг ба 61-65-70 кг жингүүдэд манай Монгол тулаанчид бас л бүгдийг нь самарч хэлсээр. GCK холбоо манай урд хөрш болох хятад улсын томоохон холбоо бөгөөд ихэвчлэн Аз ТV-ийн тулаанчид түлхүү тулалддаг байна. Greatness isn't something that happens overnight. UFC холбооны хамтрагч холбоо бөгөөд энэ холбоонд хэрвээ сайн тулаан үзүүлж чадах юм бол цаашаа UFC холбоотой гэрээ үзэглэх бүрэн боломжтой. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт GCK холбоонд болсон томоохон ивентэд Монгол улсыг төлөөлж Отхон сүрэнгийн Сүх Бат, Туулын Намнан Баяр, Баатрин Аз жавхланаар өнгөрсөн 7 хоногт галзуу тулаан хийж холимог тулаан сонирхогчдод гайхалтай бэлэг барьсан. За ингээд хэдүүлээ тулааны реакшн битгэхтэй хамтдаа орцгоо. Реакшн видео эхэлж залуусаа дахин уулзж байгаа дата байна. За түрүүчийн 7 хоногт хэдүүлээ Японы Gladiator холбоонд хийсэн 2 Монгол залуугийн супер тулааныг үзсэн. За энэ дээр нэмээд One Championship холбоонд хийсэн энх хөрөгийн тулаан дээр реакшн видео хийсэн. Амар гоё тулаан болсон тийм ээ. Үнэн тасархай тулаан болсон. Стажикийн жаргаж үтсэн 3 тулаан байсан. За тэгвэл энэ 7 хоногийн реакшн видео дээр хэдүүлээ Хятадын GCK холбоонд хийсэн 2 тулаан Монгол залуусын 2 Монгол тулаанч GCK холбоонд тулалдсан. За энэ дээр нэмэгдээд Fury холбоонд хийсэн 1 Монгол тулаанчин ийм 3 тулаан байна. Ингээд хамтдаа тулаанаа эхлүүлж үзье. За тэгэхээр GCK холбоонд хийсэн эхний тулаанд манай Монгол улсын тулаанч Отхон сүрэнгийн Сүх Бат гэдэг залуу ирж тулалдж байна. Сүх Бат. За тэгэхээр Сүх Бат гэдэг залуу маань Шанц клубын тулаанч. За одоогийн байдлаар тулааны рекорд 4 ялалт 2 ялагдaltaй явж байгаа ийм залуу. За өнгөрсөн жил яг жилийн өмнө санагдаж байна. Энэ холбоонд эхнийхээ тулааныг хийсэн. За тэр тулаандаа гарт өчгмөхээр ялагдсан санагдаж байна. Тэгэхээр энэ Сүх Батын энэ GCK холбоонд хийж байгаа 2 дахь тулаан гэсэн үг. За өмнө Сүх Бат нь MGL холбоонд тулалддаг байсан. 2020 оноос эхэлж мэргэжлийн тулаанд хөл тавьсан ийм залуу байгаа. 4 ялтынхаа 2-ыг нь бол боох мэхээр ялсан. Нэг нь хүзүүнд боох, нөгөөх нь глотин гэдэг боолтоор ялсан. Санагч нь хоёулаа 1-р үед дууссан. За 2 ялт нь болохоор шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан. 2000 он төрсөн ийм өсөж яваа гайхалтай залуу байна. 176 см өндөртэй. За тэрний өрсөлдөгч хятад залуу. За би нэрийг нь буруу дуудчихж магадгүй айгүй хэцүү нэртэй. Нерожани. За Нерожани гэдэг залуу MMA үзүүлэлт 2-1 ялалтныг ялагдaltaй. За туршсан өшөглөлт хийж шүү манай. Яа энэ харта Нерожани шууд баруун гараад нүүлгэж байна. Энэ Нерожани гэдэг залуу их аюултай 2022 онд мэргэжлийн тулаан руу орсон. За шууд манай хүнтэй барилдах гад үзэж шүү. Шууд барилдаа явчлаа. Энэ ялсан 2 ялт нь болохоор хоёулаа хүзүүнд боох мэхээр ялсан байхгүй. Тэгэхээр энэ айгүй барилдаанч хэвтэрүү тоглолтог залуу гэсэн үг. Тэр утгаараа манай хүнтэй шууд барилдаад эхэлж байна.
За Нирушаны Сүхбатыг бол баг зэрэг дамхан 168 см өндөртэй. Манай он тэгэхээр нэгдүгürt өндөр бие чацаараа бол давуу байна гэсэн үг. За хоёрдугаарт цохилцох юм бол мөн давуу. За хэрвээ газарт Сүхбатын байрал дажгүй ирэх юм бол Сүхбатад бол урт мөч давуу зүйлүүд бүгд байгаа гэсэн үг. За яг Монгол бүхийн байрлалаар л манай хоёр үзээд байна да. Ийм байрлалаас ч Монгол бүхийг унгаана гэж хардаа манай хүн унгаасан. За одоо фул байрлалаас янзтай энэ шүү дээ. За одоо энэ байрлалаа алдахгүй л явах хэрэгтэй. За эргээ гараад ирсэн яардаа Ньюричан бас л яаж тоглохоо мэдчихэж шүү энэ залуу. Мэдчихээн. За шахаа явсан. Ерөнхийдөө нэгдүгээр үеднийх олигтой цохилдсон юм байхгүй шууд л зууралтад явчлаа. Тэгэхээр Ньюричаны бол шууд хифтэгээс л дуусгах гэсэн бодолтой байгаа юм байна. За Сүхбат дахиад гоё байрлалсан. Тэг баруун хараад жоох явуулах хэрэгтэй байна да. 90 доогуур. За босоод ирлээ. Айгу бяртаа байна л да. Яг барилтааных нь яг эсрэг зүйлүүдийг хийгээд байна. Яг ингээд баруунаараа явуулчих ихээр одоо энэ шууд барьснаас нь мултарчих гээд байгаа болохоор ингээд зууралтаад байна. Өвдөг явуулж байгаа бол хамгийн зөв хөлбөр энэ байрлалаас. За дахиад унгаасан 3 дахь унгаалаа. Ер нь бол манай хүн Бэраар илүү байна. Бэраар илүү байна. За одоо хард нь гарсан. Одоо эндээс нэг юм хийндэ. Хөлөө өвдгөөнд давуулж оруулаад тэрийг хардаа энэ айгу бяртаа л байна та. Хин нөгөө нэгдүгээр үе жоохон ядраагүй болохоор энэ яг л юу хийн шууд зөрүүлээд хийгээд байна. За манай хүн 4 дахь унгаасан. Энэ бол бас л давуу байгаагийн шинж шүү. Хамаагүй илүү байна. Энийгээд ашиглах хэрэгтэй байна. Одоо барилдаад л явахаар шийд. За доор нурсан шүү. За нөгөө Ньюричаны чинь өөрийнхөө хүссэн байрлалыг чи авлаа да. Яа, за баруун шүү. Хүчтэй очсон шүү. За Сүхбат ямар нэгэн өчлөлт болсны барьц авахыг хайж байна гэж тайлбарлагч нь хэлж байна. За ардаа алдчихлаа хог гэж. Нөгөө нэг хятад залууч ёстой хүссэн байрлалаа авлаа шүү. За баруун явуул зөв явуулж байна. Сайн юм аа. Эндээс яаж хийж байгаа эргээд салаад нэг дахиад босоогоос тоглоод үзүүл яат юм бол. Яг л барилдааныхын темпэнд орох гээд шүү. Тэгэхээр энэ GCK холбоонд хийж байгаа энэ бүх тулаан энэ хятад залууг хувьд тэгээ хоёр тулааныг нь яг үзүүнд боох мэхээр ялцсан болохоор энэ яг тэр байрлал руу дайрах гээд байна. Ерөнхийдөө тэр байрлал руу дайрах гээд байна. За энэ хардаа гарт татах гэж үзэж чинь гарын байрлал авах гээд байна уу да. Манай хамгаалах хэрэгтэй. Урт мөчтэй үнч тэгээд гартаа бас алдчих юм бол тэгэл аврал байхгүй шүү дээ бурхан минь. Маш хурдан л эргэж гарахгүй бол. Одоо энэ өрсөлдөгч хятад залуугийн хувьд бол яг сансандаа хүрчлээ шүү дээ. Энэ өндөр залууг бол газар гартаа алдсан. Яа энэ яана. Ой за гарчихсан шүү. За өстой гой барилд орсон. Толгой амбасан. За энэ ч нүд хэрэгтэй дээ. Баруун зүүн. Өстой нүүл хийж байна. За шахсан 90 доогоор нь 90 доогоор за 90 доогоор нэг суган доогоор нь суган доо ингээд ярьж гүцэхгүй шүү энэ хоёрын тулааныг. За яста тасархаа эргэн ирэлтийлээ. Үнэхээр ганхаа ялт авлаа Сүхбат. За ингээд 5 ялттай боллоо. Энэ бол бас гоё үзүүлэлт шүү. 5 ялттай боллоо. Өсөж байгаа залуу тамирчинд бол одоо ялалчих хэрэгтэй зүйл юу байна тийм ээ. Ер нь л ялах гэж л торлоо орно шүү дээ. За манай урд хөршийн тулаанч жоохон сэтгэл дундуур ах шиг байна.
Одоо ямар зорилго авах вэ? Ингэж их бэлтгэл хийчихэд ирээд санснаа хийж чадахгүй ялагчаар. Тэгээ жоохон барьцаа алдгал буруутлаа те. Энэ ингээд ямар ч барилдааны барьцгүй дээрээс цохоод эхлэн гэдэг бол аюултай алдаа. Тэгээ яг толгоор нь яар та. Бүх цохилтон толгоор. За ингэж чихрүү нэг явуулаад суган дагуур явуулсан бол за тэгээ бүр тэгээ ямар ч байсан шүүгч энийг мэдэж одоо предикт хийж урьдчилж хараад маш хурдан салгаж байна. Галзуу юм аа. Манайхан нэр үнэхээр форм сайн. Тулааны спорт Монгол гоё болсоогоод одоо ер нь дэлхийн хааж ятсан ингээл яг л дэлхийн топуудыг үзүүлж штэ ерөөсөө. Вау. Nice. Яста ярих юм алга. Үнэхээр гоё. Big favorite in that fight. However, the Mongolian uses За ингээд and his kickboxing and once reaction хийх хоёр дахь тулаан яг энэ холбоонд болсон. very quickly. Монгол улсаас Намнан Баяр гэдэг ганган залуу байна. Шанц ММ клубын тамирчин. За түрүүн ялт байгуулсан Сүхбат харагдаж байна. And he also had a rough week. He lost his suitcase at the airport and only got all his stuff on Thursday evening. За тэгэхээр Намнан Баяр бас яг жилийн өмнө Сүхбат Намнан Баяр хоёр жилийн өмнө GSK холбоонд эхний тулаанаа хийсэн. Эхний тулаандаа Намнан Баяр ялалт байгуулсан. Хоёрдугаар үед гарын гурвалжин боолтоор өстой супер ялалт авсан. За энэ тулаан бол Намнан Баярын энэ холбоонд хийж байгаа хоёр дахь тулаан. За 1997 онд төрсэн 27 настай ийм залуу байна. За нийт карьерийн туршид авсан одоо 6 ялалт байгаа. Тэрнээс 4-ийг нь хугацаанаас өмнө дуусгасан. За AMGL холбоонд тулалдж хийсэн. Тэгээд одоо гадагшаа гарч тулж байгаа юм Монгол залуу байна. Манай тулаанчны шивээс юм бол үнэхээр нэр ярих юм алхаа. Дивжиг бол дүүргэж шүү. За манай Монгол улсын далбаар гэж байна. Тасархай. За Намнан Баярыг өрсөлдөгч Казахстан залуу Саламат Испулаев гэдэг залуу байгаа. Энэ яста үнэхээр чанга залуу. Энэ үнэхээр чанга залуу. За Намнан Баяраас нэг насаар ах. За сонирхогчийн тулааны MMA одоо рекорд нь 29 ялалт, 2 ялалт. За яг мэрэгчлүү ороод 7 тулаа хийсэн, долууланд нь ялалт байгуулсан ийм Казахстан залуу байгаа. Энэ үнэхээр Намнан Баярын хувьд бол хүнд тулаан болно. За харин ямар тактиктай яаж ирснээс болж хамаарна бас энэ өдрийн одоо од энэ хоёрын хиннийхэн талд байна тий. Хинийх нь од гэх юм. За тэгээд энэ Казахстан залуу 7 тулаан хийгээд долуулангийн нь штэ. 7 тулааныхаа 6-гийн 1-р үед дуусгасан ийм залуу байхгүй. Тэгээд ганцхан тулааныг 2-р үед дуусгасан. Бусд нь ерөөсөө ингээд бүгдээр хугацаанаас өмнө дууссан. Гэхдээ ихэнх нь 1-р үед дууссан. Аюултай. За энэс 4 тулаан заяа хүн цохилтоор 3 тулаан өчих мэхээр дууссан ийм залуу байхгүй. Зүгээр яг л тулалдах гэж төрсэн залуусын нэг. За манай Монгол улсын супер тулаанч, залуу тулаанч Намнан Баяртай оноолт таарсан байна. За ингээд хэдүүлээ тулаанаа харъя. За 1-4 ихсэн. Яа. За ерөөхдөө яг ийм өндөр үзүүлэлттэй залуудаа тулж байгаа үед бол нэг зайн доор л ороод дэмий явах гэж бодож байна. Жохо шахаад эхнээсээ шахаа явал давуу байдлууд үүсэх. Зайнд орох юм бол за шууд зүүн. Яг л тунгаан авахтаа ярьсан байна. Жохо шахаа явсан зүгээр авах гэж бодож байна. Баруун зүүн. Яа, таснаас ял дуурч шүү. За жохо шахсан. Зөв. Баруун зүүн гой. За саяны Испулаевын баруун онсон бол бас эвгүүтгөр байлаа шүү. За манай жохо шахаа явуул зүгээр. Ай баруун гойц шүү. Чихэн дээр өстө. Өвдсөн шүү. Баруун зүүн Испулаев таснаас ял явж байна. За Намнан Баяр жохо хөдөлгөөнтэй шахах хэрэгтэй байна. Гар нь ягаад доош байгаа таа. Жохо шахахгүй юм. Ай! Яа! That's over. Kick to the head. Statement made. Юу вэ? Drops Namnam Баяр with the
devastating head kick and even steps back. What's За ёстой. Ганц л авлаа да. Again, Isbolaev remains undefeated. Ямар хүнд өвшгөлт болов. Inside the first round of fantastic performance from За ингээд Isbolaev гэдэг залуу 8 дахь ялтаа авлаа. Бас л нэгдүгээр үед. Сайн залуу юм аа. Үнэхээр ярих юм алга. За манай Намнан баяр бас л бэлдсэн юм аа хийж чадахгүй дууслаа шүү. За яг гэхдээ зүгээр юм чинь. Энэ хүртэл яваад ирсэн шүү дээ. Дахиад энэ холбоонд тоглох боломжууд бол зөндөө байгаа. Хурдан дууслаа шүү тулаа. Яа. За тунгаа авраг маань зогсож байна. За ихтэй бас бэлтгэл эрүүл мэнд үнэхээр супер үнэтэй. Энэ хүн цохилтын араас шууд босоод ирж байна. Харин шүүгч шууд салгалаа тий. Нэмүүлсэнгүй маш зөв шийдвэр. Тас. Ярта нэг төлөөрөө зангаж үтсэн байна. Гар тэрх доош байна харта. Тас. Яа. Дараагийн эргэлтээр харин сайхан хүчтэй өөрийгөө бүрэн recovery хийгээд гоё эргээд ирээрээ энэ бол одоо дэлхийн төгсгөл биш. Тийм ээ. Залуу тулаанч дахиад өчнөө боломжууд байгаа. Энэ бол яг зүгээр тулаанч болгонд л ийм зүйл байх штэ. Сүүлийн тулаан. За манай Монголын супер тулаанчтай нэг Аз Жавхлан гэдэг залуу байна. Аз Жавхлан. За манай Аза Fury холбоонд хийсэн тулаан 32 настай. Тасархаа залуу. За түүний өрсөлдөгч Азагаас 2 насаар дүү байна. За Азагийн тухай товчхон мэдээлэл өгөхөд бол 2012 оноос хойш мэргэжлийн тулаанд хөл тавьж тулдж байгаа. За тэгээ яг хичээлж эхэлсэн бол тэрнээс эрт бах уу. Би бас яг карьер түүхийг нь бол бүр нэгт сайн бичихгүй. Ямар ч байсан мэргэжлийн эхнээд бол 2012 онд болж исэн. За Монголдо MGL холбоонд тоглож байгаад гадагшаа гарч тоглож эхэлсэн. Тип холбоороо их олон холбоогоор тоглож явсан. Туршлага бол өндөр. Тасархаа тэгээ сүүлийн хэдэн тулаануудаа хүзүүн ерөнхийдөө дандаа өчөлт болтоор ялагдуулаад карьер жоохон уналттай байсан. Одоо ингээд буцаад иргэн ирж байна. За Аз Жавхлан. За тэрний өрсөлдөгч 6 ялгалт 3 ялгалттай 1994 онд төрсэн. За энэ мэргэжлийн бүх тулаанаа энэ Fury холбоонд хийж байгаа ийм залуу. Энэ бол тэгэхээр одоо карьерийнх нь 10 дахь тулаан болж ин гэсэн үг. Манай хүнийг бодох юм бол хамаагүй биеэр өндөр 180 см өндөртэй. Их супер туршлагатай хоёр залуу. За эмэгтэй шүүгч гарч ирсэн байна. Эмэгтэй шүүгч. Хоёр Арслан Барш шиг залуугийн тулааны шүүхөр эмэгтэй бүсгүй шүүгч гарч ирсэн байна. За тулаа гисэн. Энэ бичлэг жоохон чанар муутай шүү залуусаа sorry. Миний одоо олж чадсан бичлэг энэ. За босоогоос үзье гэсэн туршлагатай. Ерөнхийдөө өндөр хүнтэй тулах юм бол түрүүн та нөө Сүхбаттай тоглосон хятад залуугийн тактикийг харсан шүү дээ тийм ээ. Ер нь шатс одоо юм урт мөчтэй хүнтэй тоглох юм бол жоохон тулаад шахаад жоохон барилдаа явчих юм бол баг зэрэг уулна. Одоо цохил бага авах боломжтой. Гэхдээ нөгөө нь бас эвгүй барилдааш нөхрөө бол бас л ороод болчихно. Тэгэхээр яг тулааны юм тулаанчаас нэлийн судлаад одоо яг ямархуу байдлаар ямар тактикаар үзээд болохгүй бол эргэлдэж ишгэлж байна хар та. Бэлтгэл амжижээ. За шахсан. За яг л дөрөм ёсоор өрсөлдөгч бол гоё хамгаалж байна. Чих рүү тохоо явж байна. За энэ ястаа мохоо эвгүй шүү. Тохоо мохоо хүнд очино. За ард нь гарсан. Яг л өсчихсэн байралтаа орлоо. Оо давхар хамаад унгаас янзын хөлийн хардаа хөлийн уургалсан. Энэ аахгүй. Эн чинь яг алдарт нөгөө манай 70 кг жингийн авраг Хабиб одоо авраг байгаа Махачи хоёрын одоо алтан одоо хийдэг юм шүү дээ. Ингээ хөлийн уургалцдаг. Яг л энэ хардаа гүлөтий авчлаа штэ. Оо энэ хардаа үзүүгээ алдчихсан. Ямар гүнзгий авчваа.
Нарта. Бүр нарийсаа тавчлаа. Яа юм. Дуусч байгаач байна. Яа одоо хөлөө оролцол дуухгүй байх хэрэгтэй. Яа нухаа алчих үү бурхан. Алчих үү. Ой, за тавиулсан шүү. Эй, за зөрөөд гарын гурвалжин руу шилжсэн. Зөрөөд гарын гурвалжин руу шилжсэн. Хөлөө салгаад авах хэрэгтэй н одоо хам хүчээрээ. Эй, Тэпис. Вау. Ямар гоё юм бэ? Оо, түрүүний хүзүүгээ алдахад ямар их санаа зовбоо. Ингээд одоо дуусчлаа гэж бодлоо шүү. Тэгсэн чинь ийм гоё эргийж ирж штэ нярда. Яа. За яста өөрийнхөө карьерийг сэргээсэн ганган ялалт авлаа. Тас жавхлан. Баяр үргээ. Яа. Явж байгаа дуу мартаа. Сүртэй юм бэ. За үнэхээр их баярлж байна. Аргагүй шүү дээ. Ийм хүнд байдлаас эргэж ирнэ гэдэг бол тий. Өөрөө ч бас тухайн боолт авсан үед бодож байсан баг. За одоо эн чинь эвгүүчлээ тэгээд. Ямар ч байсан ингээд тулаан чууны төсвөр төвчээр ийм юмыг даваа гарах юм бол тэгээд ард нь ялалт хүлээж авах юм да. Ямар гоё юм бэ. Тэр энэ ярда давхар хамаад унгаасан. Хөлийн шууд ургасан. Энэ айгуу давуу байрлал, айгуу давуу барьц. За энэ ярда энэ хажууд нь гараа шууд барьцыг тавиулсан. Зөөрөөч шууд гурван руу шилжсэн. За. Энэ шүү дээ, guys. За Монгол залуусын ур чадвар ийм байгаа болохоор одоо ингээд дэлхийн өнцөг булан бүрийн холбоонд тулалдаж байна да. Өнөөдөр хийсэн 3 реакшн видеоны 2 нь нэгдүгээрээ дууссан тасархай ялалт байлаа. Нэг тулаан манай Монгол тулаанч ялагд хүлээлээ. Нэг нь ялч, нэг нь ялагддаг л одоо спортчүүд ээ. За ямар ч хэлсэн супер 3 тулааны реакшн видео хийлээ хэдүүлээ. Энэ тулааны реакшныг хамт хийж үзсэнд та бүхэнд маш их баярлалаа. За холбоо тулааны чиглэлээр контент бэлтгэдэг OKMM сувга та бүхэн дэмжиж subscribe дараарай. Энэ сувг хөгжих нь одоо Монгол улсын тулааны спорттой бас холбоотой шүү. Ингээд хэд хоногийн өмнө би үзэгчдийнхаа захиалсан Илья Топурия гэх 66 кг-ийн супер авраг залуугийн баримт киног бол YouTube сувгатаа байршуулсан байгаа. Та бүхэн тэр киног үзэж амжаагүй бол үзээрэй. Ингээд дараагийн ганган дугаараар иргэн уулзлаа. Түр бай та бүхэн сайхан амарцгаагаарай. You can never beat them and they're better than you face it. Thinking that they give it them, you're not thinking straight, kid. No, they don't give it them, you got what I'm saying. I'm not fucking playing, I'll give it to you straight, man. There's too many others and you're not that great, man. Stop what you're saying, stop what you're making. Everybody here knows that you just faking. Nah, I don't wanna hear it anymore. I don't wanna hear it anymore. All these fucking thoughts, they are not what I need anymore. I'm about to shut the motherfucking door on all you poor ass haters.